За эмнэлгийн үндэсний майхан цугларалт 2026 арга хэмжээний одоо хамгийн чухал үйл ажиллагаа болох хэлэлцүүлгийн одоо үе маань энд ирсэн байна. Одоо бид нар тулгамж байгаа асуудлууд маань эргээд ерөнхий сайдад очих дуу хоолой маань болох учраас бүгд ингэж баг багаараа солилцсон. Бид нар ангид нэг тусгай хэрэгцээ түүхтэй хамт ангид тэр хүүхэд бидэнтэй адилхан хөгжиж чаддаггүй. Хүүхдүүд бид өөрсдөн дээр анхааруул тэр тусгай хэрэгцээ түүхтүүдийг өөрсдөө найзлаад өөртөө хүрээлэлд оруулаад явах бүрэн боломжтой гэдэг хүүхдүүд өөрсдөө бид нар өөрөөхөн бид нар анхаараа гэсэн санааг дэвшүүлж байна. Гэхдээ насан туршийн хүүхдүүд төгжигдээд маш их хэмжээгээр угаасцсан гэсэн мэдээ тооцоолт маш их байдаг. Тэрийг бид хүүхд ингээд өөрсдөө ярилцсан сая. Тэгээ дээрэс нь ямар нэгэн санаандгүй байдлаар хүүхдүүд осгох, тэгээ гифтэй ганцаараа үлдсэж тогон цохиулах тиймэрхүү маш хүнд асуудлуудыг хөндөж ярьж дараагийнхаа шийдлүүдийг хүлээж авсан. Би өвдөд байна. Одоо жишээ нь бөмбөг тоглож байгаад наад зах нь гараа тулгалаа гэд очиход өрх рүүгээ яв гэд. Одоо жишээ нь толгойд чинь гэхэд халуун усуу гэд тиймэрхүү хандлагатай байдаг. Тэрийг болиулаад одоо эмч нарт ингээд тусгай сургалт орох харшлын юм гэх мэт чинь тиймэрхүү наад захын хэрэглээг нь сургуулиудад хангаад өгөх юм бол бидэрт илүү хэрэгтэй гэж бодсон. Үеийн дээрлэл гэдгийг ингээд яг тухайн үедээ бариад гэхээс илүүтэйгээр хүүхдүүд зүгээр дан эрэг зүйлийг түгээжээ. Одоо асуудлыг тодорхойлох гэхээс илүүтэйгээр тухайн хүүхдүүдэд захим орчинд ч гэсэндээ үеийн дээрлэл гэж хүндэхээс илүүтэй зүгээр тухайн хүүхдүүдэд зөвхөн дандаа эрэг зүйлүүд байх юм бол тухайн хүүхдүүд үеийн дээрлэлийг ингээд мэдхгүй за ингээд дандаа ийм эрэг зүйлүүдийг үзэж байгаараа тухайн хүүхдүүд маань ингээд бие биендээ илүү гоо харилцаа хандлага дээшлэнэ гэсэн байдлаар хүүхдүүд маань ярилцж байгаа орондоо. Ер нь сургууль болгонд одоо ээжэл одоо цахим хууц гэж байдаг. Тэрэн дээр хүүхдүүдийг зөв болон зөв бусаараас хаяа сэтгэл зүйн ингээд дарамтанд очуулдаг гэж хийж болно. Нэрээ нууцсан хаяг ингээд цорол хаягуудыг ингээд эргээгээд эцэд нь олтохоор байгаа тий. Одоо ингээд иргэний бүтээгдэхүүн дугаараар ингээд хаяг үүсгээд харин тэгээд сургуулийн хаягуудыг нийгмийн ажилтны хянаж шалгадаг. Эргээгээд тэрэндээ хариуцлага тооцоож байх гэж тийм шийдлийг хүргэсэн. Нэг нэгнийхээ зургийг зөвшөөрлгүй авч дарах, эсвэл нэг нэгнийхээ зүйл дураараа хүрэх, нэр хоч өгөх, нийгмийн гарал угсаа яс үнсээр нь ялгуурлах гэх жишээний маш олон өртөгж байна. Нөгөө фэйсбүүкийн зүгээс болохоор хүүхдийн насны англиад гаргаж тэр англиад нь ямар контент гаргах вэ, ямар зүйл гаргах вэ гэдгийг гаргуул арай дээр байх гэж бодсон. Улс төрөөс бид нэр яг ямар дэмжлэг авах вэ гэхээр насан туршаагүй одоо 13-аас доош насны хүүхдүүдэд TikTok, Instagram, Facebook гэсэн хаягуудыг нээж өгөхөөргүй болгож шийдвэрлэхийг хүсэж байгаа. Учир нь сайд маань илүү их бидний санаа зовлыг дэмжиж илүү их шийдэл тусгаж гаргаасай л гэж хүсэж байна да. Чуулганыг зохион байгуулж хүүхдүүдийн дуу хоолойг сонсож бидэнд одоо өөрсдийгөө илэрхийлэх боломжийг олгосон ерөнхий сайдаа баярлалаа гэж хэлмээр байна. Энд цугласан 21 аймаг 9 дүүргийн хүсэл мөрөөдлөөрөө бэлтгэж байгаа тэр хүүхдүүд эргээд өөрсдөө тулгамж байгаа асуудал тэр дуу хоолойгоо Монгол улсын засгийн газрын түвшинд одоо илэрхийлэх ийм том алтан боломж